One shot, one kill is two shot, one kill. Good. And Yutarag. What? Really давар. Яг өнөөдөр би хийж байгаа нэг жижигэн юм уу, бицхан юм уу, эмэл бичлэг дээр бол дисплей тоглоом шийдсэн байгаа. Тэгээд ягаад дисплей авсан бэ гэвэл дисплей бол үнэхээр дисплей батар ялангуяа хай ранг дээр. Тэгээд лейт дээр бол баг Ютара завэр гэх мэт юм дэм ах биш жоохон тустай хэрнүүд бол ер нь баг зүгээр пассивраа зодоол нэгээд зодоо шууд унаад явчихдаг. Тэгээд таг манг дээр лейт дээр бол амар дэм сайн дэмж өгдөг. Ер нь бол дисплей ягаад бичлэг шалтгаан болон тэгээд IT-г болон түрээ стейж ранкуудад ингээд хурдан од бүүслэхэд сайн бэ гэдгийг нь та бүхэнд хэлж өгье. За ерөнхийдөө дисплей маань бол ASCII Marksman төрлийн баатар байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэвэл хэдий дисплей маань Marksman гэсэн Eudora Saber гэх мэт шууд локлоод бэклдэг херо одоо юу нь маш адилхан яагаад гэвэл түүний пассив нь маш том рейнжтэй тэрийг ашиглаад шууд айлын контрол маш өндөр хэмжээний дэмэж үзүүлээд тэгээд шууд унгаагаад өөрөө чөлөө усаас суугаад энэ бол бүрэн чадвартай гэсэн үг. Тэгээ болоогүй дисплей бол ерөнхийдөө өөрөө гол энэ маш хүчтэй байдаг. Early дээр сайн фокус жагаад mid болон late game дээр бол энэ бол баяхнага ганцаараа бараг аваад гэх бүрэн чадвартай гэж хэлж байна. Миний ер нь дисплеер тоглохтаа ашигладаг build алаастай бол энэ байгаа шүү. За ер нь бол тэгээ би дандаа ашигладаг гэж хэлж болно. Энэ бол маш хүчтэй шүү. За дисплеер хамгийн хүнд төрөд экстра зүйл юу вэ гэвэл гутлаа аваад нэгээд авчихгүйгээд 14 секунд өмнө гутлаа зараад нэг жижиг дэмжний айтем авах хэрэгтэй. За энэ яаж байгаа вэ гэвэл жоохон жолтгой дэмэжээр алимэмээс илүү гарч энэ бол жоохон фокус тоглох. Гэхдээ тэгээ алимэмийг бол тэгээд фокус тоглохоор яах вэ гэвэл жоохон лид аавн тэгээд алим цэргийг энэ бол жоохон саатуулах энэ бол жоохон төвгүүдах алдаа гэж хэлж болно. Ерөөхдөө бол тэгээ early game дээр бол нэг цэрэг дээр авах гэж яриад шаардлага байхгүй. Багч хүн гэнг бол туслалцаа ирэх хүлээж байгаа. Тэгээд тэр тийм вараа одоо үзэжтэй гэнг гэж байгаа. Тэндээс нь юу сайн assist бол хийл аваад өвчөд бол ASMS үсээгөө хамаагүй өндөр илүү дэмэжтэй болоо тэгээд чихэд илүү амархан болдог. Тэгээд зөвхөн манай авчиж айлын талаас бас гэнг ил маш өндөр болохоор энэ бол натайсан хатгаар цаатал энэ буруудахгүй. Энэ дээр би том алдаа хасаа. Энд нэр айгаа хөрх манай Франко маань миний цэргийг таврлоо оруулж алдахгүй тулд ингээд зэрэг задуулаад цогсон. Энэ надад айгаа их таалагдсан. Энэхэд драмаар тоглож байгаа би нэг иймэрхүү үйлдэл танаа митотон XP гол гэх мэт миньон эрттэй баатруудад бол маш том тус хүрч байгаа шүү. Тэда respect from users. I don't miss. Let's shoot it out. Хаяа яг надаас болоод баалгах гэж шүү. Ямар азар амар сайн контент үү. Тэгээ нэг хэлээгүй зүйл нь юу вэ гэвэл слэйв стал өвснүүдийг бол чекэлж өгч чаддаг. Энэ бол дисплейд маш том давуу тал болдог. Яагаад вэ гэвэл ерөнхийдөө өвсөн дотор камплаад шууд унгаад цугтаад байдаг хэрнүүдийн үдээс бол энэ бол маш том давуу талтай гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө ер нь тиймэрхүү хэрнүүд болохгүй гэсэн. Крабиан тийш чиглэлтэй нэг юмтараа юм байсан gibi. Яг хараад тусаад авандаа. Унгаа нэцтэй хоёр. Унгаа. Их мэдчилтэй элтэн бол яг иймэрхүү байдлаар хэрэг болдог. Харин fikir сая харагдаа шаардлага байгаагүй дээ. За дисплей сая бас нэг давуу тал нь харагдлаа юу гэвэл нэгээ дараад ямар нэгэн таргет спидээр
оногддгоо тийм нэг том давуу тал болж байгаа юм. Repent. Ингээд өвснүүдээ чиглэлээр хий. Систем пассив нь ерөөдөө true damage-ээр явдаг. True damage гэдэг нь юу гэсэн үг вэ? Ерөөдөө айлынхан ямар ч defense item авсан тэр damage-ийг багасгах боломжгүй юм. Тэгээд Slayer book skill нь бол пассивын дүүргэж өгдөг. Stay 1 back. 2 үлдээ тийм болохоор баг book skill-үүдээ basic attack байгаа дараад баг 4-5 удаа I don't miss. true damage-ээр зодно гэсэн. Live. Ер нь бол тэгээд ихний 3 айтмаа босгоцсон байхад тэгээд damage чинь бол маш сайн болч тийм дөө. Ийм Франко гэдэг айгүй сайн хөгжсөн Франко үү. Do not look back. За одоо та бүхэн 2 shot 1 kill хараад маа. Энэ давах. Эсвэл evil хүчтэй хээрээ. Йоо, сая өгсөн дэмжийг харсан мэдтэй. Йоо, бараг л хийсэнчлэн лейттер бол one shot-лж байгаа зү. Тэр камерагийн шүл орон төрлөөстэй. За, ерөнхийдөө дуусах тал руугаа хандаж явах шиг байна. Маш их гасаач. Ингээд. За тэгээд миний нэг өнөөдрийн тийм бяцхан зөвлөгөө маягийн бичлэгтэй хамтсан баярлалаа. Тэгээд дараагийн удаа илүү тийм найдвартай гой зөвлөгөө тоглолт дэмжлэг юм хийе гэж бодож байгаа. Та бүхэн тэгээд таалагдж байгаа бол лайк болон сабаа дараад өгөөрэй. Тэгээд дараагийн вишээр уулзъя. Тэгээд бай.